Өнөөдөр амтныг хүрээлэн орж амттын үр зулцгийг харна гэхээр тогтолж байна шүү. Харин тийм ээ. Одоо явцгаая найзаа. Амттын хүрээлэн хүртэл 20 км гэж байна. Ямар сайхан агаартай юм бэ? Эндээс цааш машинтайгаа явж болохгүй. Амьтад үр зулцгатайгаа байгаа тул болгоомжлоорой гэж байна шүү найзаа. Алхацгаая. Аа, тийм байна. За хоёулаа ирчихлээ. Тасалбараа аваад орё найзаа. Тэнд могоон зогоо байна. Хөөх, мөлхөгч амьтдыг хардаа. Яст мэлхийн зулцаг явж байна. Тэр цаана гөрөвлийн мөрөрлөж байна шүү. Өстө сонирхолтой юм аа. Баавгайн бамбарууш. Барын бамбар. Чонын бэлтрэг гээд зэрлэг амтын зулцгуудыг хараач ээ. Хандгайн хотол. Үнэгний гавар. Туулайн бүжин. Хөөх, ямар өхөөрдөм амтд вэ? Харин тийм ээ, ямар хөөрхөн юм бэ? Хөөх найзаа, энд говь байна. Хавтгайн ботго. Мазайлын алманцаг. Хөөх, энэ ховор амьтдыг хараач ээ. Сонирхоо, чи сая анзаарсан уу? Юуг тэрүүлээ сануучхан? Зүгийн үүр, могоон зогоо, мэлхийн зулцэг, баавгайн бамбарууш, хандгайн хотол, туулайн бүжин, хавтгайн ботго, мазайлын алманцаг, хүрвлийн өргөл, барын бамбар, чонын бэлтрэг, үнэгний гавар гээд хариалгын тиалгалын нөхцөлийг өөр өөрөөр бичсэн байгааг. Аа, найз нь учрыг нь мэдэн шүү. Тайлбарлаад өгье. Харьяалахын тий хаалгалын энэ нөхцөлийг хос болон урт эгшгээр төгссөн үгэн залгадаг дүрмтэй. Аа, тийм байна. Тэгээд ингэж бичсэн юм байна шүү. Ойлголоо. Баярлалаа найзаа. Ястай сайхан өдөр байлаа. Тийм ээ найзаа. Харин тийм ээ.